бас энэ том цолтой бүх ингээ ховдынхаа бүгчүүдийг ахлаж ингээд гарч ийн энэ жилийн хувьд одоо манай ховдын бүгчүүдийн ярьж чадвал одоо битгүүлийн хувьд нь хэр вэ? За өнөөдөр наадмын сорилго барилгын ховд анхаарал ингээд Замас хоёрлаа аврагтай амжилт хүсье. Ахаа аврагуудаараа ховдын ард түмний дахин нэг зингэлдэг дүрэлэнд уян тоолыг минь ихлүүлээр их хоёрлаа. За улсын хангаатай залуу хэрхэн баяр улсын зам төрөв сайхантай залуу мөн хөргөн улсын зам батлалтай залуу хөгжирсэн улсын арцаг ган үегтэй залуу хоцрог авалтаас мөр гараарай. Баруун талдаа нэг дан хавсаа дутагдж байна. За одоо хэдхэн өдрийн дараагаар одоо Монгол төрийн баяр наадам хаяан тусан заагарын талбай зурдаа гүйдгээд бүхэн гүйцэгээд авч байна. Одоогийн боинсмын яриад Тавтамгийн жалсмын өгөөс онцгой төрийн чиглэлийн аврагч бэлтгэл спортын хороо автобус нэгтгэл МЖ удраас одоогийн төлөв Монгол улсын аврагчийн хангаа аймгийн ясан төв альтиагаар тав даваад өндөөрлөө. За ингээд сайхан тусч байнуу танд энэ өдрийн мэндийг хүргье. За нутгийнхаа одоо сорилго барилдаанд ирсэн нутгийн бүгчүүдийн өнгө гэр байна та харлаа. Ямархуу санагдав. Энэ жил манай ховд бүхийн дэвжээний гал хардцтай гарч байгаа. Анх удаагийн дарч байгаа. Энэ маш сайхан одоо уул хангаа ус хорон тэгшэрсэн. Энэ сайхан дэвжээнд юу нутагт одоо бас манайхан бэлтгэлээ хийж байна. Энэ жил одоо их Монгол улс байгуулсан 820 жилийн ардын өвсгөл 105 жилийн болж байгаа. Тэгээд тэр үгдэх халуулаад бас 1024 бүх барилтанд. Тий. 1024 бүх барилдсан энэ наадам манай нутгийн бүгчүүд нөлөө өнгөтэй байх болж бодож байгаа. 1940 онд Ховд аймгийн аймгийн арслан Ванчинхүү арслан улсын наадмын төрөв авч арслан Ховд аймагт одоо анх ирсэн төрж байсан түүнээс 82 жилийн дараа 2022 онд манай хангаа авраг маань ардын өвсгөл 100 жил 101 жилийн агараас 1024 бүхтээс төрүүлж авсан авраг одоо Ховд аймгийн одоо анхны авраг цолтон төрсэн байгаа. Тийм болохоор энэ одоо ангаа аврагаа за пүрүү сайхан за Батүлзий заанаа энэ бас улсын наадмын дөрөв зөвлөл барилт баглж бодож байна. Одоо ингээ харахад бол энэ жил манай бүгчүүд бол сайхан өнгөтэй байна тийм ээ. Өнгөтэй байна. Сайхан байна тий. Одоо нодлон нөгөө нэг жаргал сайхан гар дээрээд байсан шүү дээ. Нөгөө төр дагаж бүх байдгаа гэж тэрэн дээр ер нь та ер нь ямархуу санал бодолтой байдэ. Одоо ингээд бас манай Ховд аймгаас бас нэлээд хэдэн жилийн дараа бас урлын дарга одоо ингээд гарч байна. Одоо төрийн 3 хүндлэгийг дагаж одоо бүх гэдэг одоо энэ нэг монголчуудын нэг аман бэлгэшээг байдаг шүү дээ. Энэ дээр та ер нь ямархуу санал бодолтой байдэ. Гэхдээ яг Монгол хүн амны бэлгэрэ гэж ярьдаг тий. Тэгээ эрүүл бэлэгтэй бас тэгээ бэлэгдэл дандаа тийм өөдрөг сайн бодолтой байсан хүмүүсийн одоо тэг хүсэл мөрөөдөл биелж байдаг. Тийм болохоор бас нутгийнхаа наадам бас нутгаас мөн улсын наадмын дөрөв төрчөөсөө хүсэж байгаа. Дахин нэг сайхан бэлэгдэл авраг цолтон хийж байна бас тий. Дахин одоо хангаа авраг маань төрүүлэх юм бол дарахаа авраг болно шүү дээ. Тий. Одоо бос бүгчүүд маань төрүүлэл шууд авраг болно. Шууд авраг болно. Энэ бас бол бүгчүүдэд бас их том боломж тий. За одоо төр засаг шийтсэн байгаа 1024 бүх барилтанд. Одоо олон сайхан одоо шинэ цолтонгууд төрөх байх энэ наадмаа. Монголын одоо үндэсний нэгдлийн одоо хамгийн том баяр наадам бол их баяр наадам байдаг. Бид нар ч наадмаараа л
үндсэндээ бол Монгол хүнээрээ бахархаж, Монгол улсынхаа иргэнээрээ тийм өвгшиж, тэгээ Монгол улсынхаа төрийн талбайгаараа бас гоёж ингэж сайхан баярлдаг ард түмэн. Тийм болохоор үндэсний эв нэгдлийн одоо хамгийн том үйл явдал болдог. Үндэсний баяр наадах сайхан бахаа. Монголчууд бүгдээрээ сайхан наадах бахаа. За таныг хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Төр дагаж бөх гэж төрийн мэн одоо сүлд эвээх болдгоо. Ховдоос мань сайхан олон сайхан золтонгоо төрөх болдгоо. Таны ажилд амьдч үзсээ маш их баярлалаа танд ирсэнд. За баярлалаа. Тэгээ монголчууд ярьдаг нэг төр төвшин төм олон амгалан байгаасаа гэж ярьдаг бас. Төрийн минь сүл төвшөө гэж ярьдаг бас. Тийм болохоор төрийн сүлүүд монголчууд бид бүгдийг ивэж явах болтугай. За маш их баярлалаа танд. Ажилд нь амжилт хүсье. Сар шиндээ сайхан сар шиндээ сайхан шиндээ гэдэг хэлсэн тал байна. хүн сэксперээс хаваад аймгийн эрсдэл Бүгд бүрэлдэхүүний тавин даван Одоо хэдэн даваа хийж байна? Монгол улсын эцэг За энэ жил одоо 1024 бүхэн барилсан одоо ямар цолонд одоо тэгээд суудаа энэ жил одоо энэ эзний мөчүүд итгэл гарав. Энэ дөрөг 80 манай хавтас 80. Энэ жилийн хувьд энэ тэнхээ хэрэг. Мод чулуу хайтаад байгаа юм шүү. За энэ жил тэгээд 1024 цолоо ахиуд амжилт хүсэлүүдээ. Ондоо. Саасан болно гэж амар юм шүү. Маа дээр тараас аваа. Сайхан тусч байна. Сайхан үсч. Сайхан байна. За баярлалаа миний дөө. Бас энэ нутгийн сайхан сорилго барилдаанд миний дөө өөрийнхөө бас гэрээ тоолгоод бийж явчихсан чинь зон олон. Энэ офисад баярлалаа. Бүгдээрээ нэг сайхан хий уугаад ороод наадмын өмнөөс нэг зоог шүүсээ хүлээж харъя. За манай ховдыг өгчүүд хэр байна? Энэ жил ирнэ айтайхан байгаа штэ. Тийм. 1024 барилдны гэж бас ер нь бас сая хурлын дарга ирээд 1024 бол барилдах юм байна гэж хэлчихлээ. харин сая миний ярилцсан дээр ярьдаг гэж байгаа барилдаа гэж. Яг идео нэг юм залуу шүү дээ. Цол авч байгаа усууд цолоо ахиулах чаасуу нэг аюул болох боломжтой. Энэ бол тэр болон нэг үеийн бөхчөд бас таарад байдаг юм нөхөд байдаг шүү дээ. Та нар үед 1024 бараг би ч одоо 3 жил дараалан ачин цолтой болоод 3 жил дараалан 5 даваанд тунж усуулж байгаа. За тэгээд нэг жил 1024 барилдаа тэгээд юм зандуулж шүү дээ. Тэгээд бас боломж واخгүй. таны үед тэгэхээр ерөөсөө бараг нэг л удаа 1024. Тий, нэг л удаа болсон. Хүмүүс энэ наадын зөвлөлт нарахтаар нэг л баахан бэлтгэл хийх гэж боддог шүү. Сайхан амардаг юм шиг. Амардаг. Тий. Өвчнгөө хийж, өвчнгөө барилдаж, аваржингаа бэлтгэл хийж, яа тийм ачаалтай бэлтгэл хийж суусаж байгаа. Үдээд гарч ирээд аягүй бол. Ер нь хоёрын хооронд бэлтгэл хийсэн дөрөв бараг сайн хэлдэг юм. Тийм. Сайхан гэдэг өглөө өрөөний сайхан алхаж байгаа. Хүмүүсийн ойлголт чинь нэрээ байж байгаад энд гарч ирээд учиргүй бэлтгэл хийчээд барилдаг гэж боддог. Тэгээд улсууч бас хулуу байгаа улсууд юм уу өөрөө их бас барилтын юмуд болдог баг. Манайхан бол их одоо үндэслэлийн барилтын юм бол нэг сүүлийн одооны 2 барилтанд дутуу. Тэгээд амар шүү дээ. Бүгд ажгүй сайхан байгаа. За ховд аймгаас ч одоо та чинь шигшиж одоо 30 хүүхд тавьчихсан тий. Тий нэг 30 хүүхд аваад ирсэн. Яаж вэ? Айтайгаа маш шүү. Сая да харж байна. Харж байна. Манай Баталзы улсын баяр наадмын төрөлхий манай Баталзы давхраа маадсан. Сайн барилгаа хойгогийн амсгаадуудаа тавьжээ. Тий. Таахан хүүхдүүд ихэд бас том цотоор өчүүдэгээ бол бас зүүн явахгүй шүү. Одоо энэ чинь гайваа. 2 жил игээл хүүхдүүд. Анх гарч ирсэн бол би хаан шаланд болчихсон. Одоо суу наадч. Яа баян ингээд дотор нь бид нар байгаад байгаа дотор мэдэхгүй. Харсан усууд бол гоё. Би бол нэг хаяа харж байгаа. Монгол бүхний төлөө оруулж байгаа одоо нутгийнхаа одоо энэ хүмүүст одоо буян болж байгаа нэг зүйл нь бол та одоо энэ олон сайхан хүүхдүүдийг авчираад байраа, хоолоор, бэлтгэлээр бүх зүйлийг ингээд хангаж одоо буян болж байгаа нутагтаа одоо бүх одоо төрүүлэхийн төлөө бүхний төлөө зүтгэж байгаа танд маш их баярлалаа гэж нутгийнхны хүмүүс хэлдэг. За баярлалаа. Ахиж одоо бас өөрөө
Тэр их сайхан хүний хувь тавилангаар одоо би өөрөө миний хамгийн түрүүл одоо энэ өчнөө олон хүмүүсийн бас өвсөө өөрчилсөн шүү дээ. Facebook гэдэг бол би бол одоо намайг чадраа болоо би амьдарсан. Баамбата бол миний ахтусны хүмүүс олон баахгүй. Өөрөө гэж намайг шүү. Авч ирсэн шүү дээ. Чимээ яа залхуу байна авчихсан. Гэртээ авчихсан. Бол өнөөдрийн энэ сайхан бол Эгүй сэтгэл. Хүлэмний одоо үрчилтэй би боловсны төсвөө шүү дээ. Одоо би бол одоо багштай ярих юм. Тэр жишээгээр одоо таваас одоо ингэ явж ирсэн. Тэгээд надад ийм боломжийг одоо хайртай багш маань одоо олгож өгсөн юм чинь. Би бас нэг яаж хийж байгаад энэ олон хүмүүсээс өмдөө өсгсөн боломж явуулсан. 10 хүмүүс. Зогж бас нэг юм болоод магадгүй одоо ирээдүйд олон сайхан авраг заанууд өнөөдөр бас хэлж шиг ашигаа тусаад сууж өгөхгүй шүү дээ. Хүний хувьд л ингэдэг чинь хүн хичээвэл одоо эзэн хичээвэл заяа гэж хэлэх шиг байж байгаа боломжн дээр нь дэм өгөөд тэгээд өөрт байгаа сэтгэл зүгээс сайхан гоё болгоод сайн болохоосоо сайн хүн болгох. Зөв хүн гэж байна. Зөв хүн гэдэг бол зөв сэтгэлтэй. Энэ өөрийгөө хааж авч хин л одоо өдөөс хойш 5 дон Сануудрын бэлтаны өнөхөр бас нэг ганц гарсан чимэг нь одоо хам уйг хацхын өмсөөлөө. Дүрснээс хавраад нэг үцгээд авч байна. За зүүн талаараа дөрөв шоудны өрсөн. За зүүн шоудны өрснөөс хамбат нэг үцгээд авч байна. Гомдын тандмас мөрөө тав бүхэн дүүжээ. Тэгвэл бүгд Монгол улсын төрөөсөө самбат хүүгийн дөрөвсөн аймгийн даваа дагаар тавдаа. Энэ нэг асуулт асуумаар санагдаж байна. Нөгөө төрөө багч бүгд нэг юм үгүй байдаг шүү дээ. Тэрний үед одоо ерөнхийдөө та хэр одоо санд нэгдэг. Ер нь би өөрөө бас тийшээ 2014 онд хурдан Сомос мэн. Манай хүчүүд маань гэсэн хичээл олон төмнийг байсан сайхан байртай хэзээ ч нэгэндээ хөөж баригддаг. Энэгээрээ бол нэлийн ард маш нэгддэг юм цаа. Маш их нэг болон хүчүүдийн үргэлж ивэж байгаа. За холбоотойсон. За түрүүсийн зааж сайхан хамгааллаа. За нэг хутлах гэж дутагдж байна. За хөд авсан. За давхар хамгаалсан. За мөрчүүс дараасан. За идэгстэй баруун гараа идэгсний өрөөрөөд авсан да. За сод үдштэйг өндлцүүлсэн. Дууссан сайхан баригдаа болж байна манай. За харцгойрын баригдаа. За баруун болооны үстэй хүрээсэн зам зүүн гаруудтай шуудганы үстэй атар дүүрэн хад өрсөн байна. За тавцны үстэй том дэхид өстөд таашха түрээхсэн за холдож мөргөдтэй арай нэг үсгээд авлаа. За их хоолтойгийн хоолтын дүүчний наадмын сөрөг өрөлдөд хүчит зүүн өрөнд хүчит давхарсан байгаа сөрөг бэлснаас хоолтойгийн чандмас мөн хрият хилэн гасрын гэрэлтрийг илчгс бортроо Нүүргөөс гүрхэн бүх Монгол улсын сарвас ажилласан Баатар хөгийн бүрсээс дөрөвдөж болон сумын гэрээ тав бүхэн дүүжээ олон нөгөөч хөдөлсөний шигшээгийн нэмэрчин улсын орцгон Баатрын гам өрөг үтэрлээ дай хөөлтөжний баярнаа төлөвлөрийг өргөн дэлгэрүүлж өдрөж байна. За юуны өмнө одоо ховд бүхэн хэмжээний дасгалжуулагч багшаар анхны жил ажиллалаа.
За энэ одоо хүнд даалгавар байна уу? Ямар байна? Итгэл хүлээл гэсэн. За юуны юм одоо танаа пэйж улсыг үзэж байгаа нийт одоо пэйж найзуу те нийт одоо Монголын ард түмэндээ одоо энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бас Ховд аймгийн Ховдхийн дивжээний маань галын сорилго барилдаа өргөн дэлгэр одоо нутгийн ахын дүү сайхан сугалсан одоо байгаль хилгийч гэсэн одоо те тогтмол сайхан наадмалж өнгөрлөө. Тэгээд одоо миний хувьд энэ жил бас Ховдхийн дивжээнийхээ галыг ахлаад тасгалжуулагчаар одоо гарсан. Тэгээд манай залуучуудын бэлтгэл сургуульд одоо жигдрээд одоо удахгүй болох Монгол төрийн баяр наадамдаа бүгдээрээ одоо сайхан барилдахад одоо бэлтгэл сургуультанд жигдрээд сайхан байна. Тэгээ бүгчүүдийг харж байхад ер нь нэг сайхан өнгөтэй сайн байна шүү. Дасгалжуулагч багш сайныхтай бас холбоотой гэж нь усаа шуугаад байна. За энэ жил яг би одоо Ховдхийн дивжээнийхээ ахлаад гараад ирсэн одоо би чи идрүүд барилж байгаа заа тийм ээ. Тэгэхээр одоо бүхий манд барилж байгаа залуучуудын барилдаа ерөөдөө манай дээр ч одоо Ховдын дээшээ барилдах залуучуудаас их байна. Энэ жилийн одоо бэлтгэлийн төлөвлөгөөч гэх юм уу те. Ер нь бол бид нар бэлтгэл сургуультаа ер нь бол чөлөөтэй хоорондоо ярилцаад за одоо ямар барилдаа хийх үү те. Хин дээр ямар барилдаа хийх үү. Өнөөдөр штанга хийх үү, хүчнийхээ бэлтгэлийг хийх үү. Өнөөдөр яамаар нэмэр. Ер нь бол бас нэг харилцан ярилцаад ойлголцоод тийм ээ. Тэгээл явчих. Бүгчүүдийгээ бүгдийг нь мэддэг болохоор бас нөгөө дасгалжуулагч багшийн хувьд ажиллахад бас амар байгаа тийм. Тий, ер нь бол одоо аль ч спорт ямар ч дасгалжуулагч багш гэдэг бол ер нь тамирчинтайгаа ярилцчихэж нөгөө арга техниктэй хийх бэлтгэлээ ярилцчихэж ер нь амжилт гаргадаг болов уу гэж би асуудаг. Тий, өнөөдөр одоо залуучуудтайгаа ярилцаа. За өнөөдөр нойр ямар, өнөөдөр ер нь ачаал авах өдөр нь ямар тийм ээ. Энэ бол өнөөдөр ачаал амаараа гэсэн өдөр ачаалыг авах болоод амрааваар гэсэн өдөр нь амраагаал ерөнхийдөө өөрснийх нь одоо дур сонирхлоор гэх юм уу тий. Гэхдээ ингэж байж байна. Энэ жил одоо таны хувьд одоо дээшээ барилдах зорилго юу вэ? Ер нь бол одоо жилийн наадмаар бас нэг харамсалтай допинг улсуудад ингээд 7-8 дээр бэртэж гэмтэж ингээд яагаад байдаг. Тий одоо Монгол төрийн баяр наадамд одоо 2 хөр сэтгэлээ одоо сайхан л барилддаг. Энэ жил ч гэсэн одоо сайхан барилдал одоо бэлтгэл сургуультай гээл чамаар бол явж байна. Жилийн наадам бас ярих юмтай тий сайхан л наадам болдог. Үзэх юмтай, арай дайх юмтай. Энэ жил одоо Монгол төрийн баяр наадамд 1024 бүх барилдаж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо дивжээнийхэн маань одоо бүгчүүд эд барилж байгаа арслангууд улсын цолтон цолоо ахиулах боломжтой одоо сайхан шанстай сайхан барилдаа болох чинь одоо бүгчүүд хэлтгөө манай галын хэлтгөө тий бас талын бүгчүүд л одоо бэлтгэл сургуультаар шамбараад одоо энэ сайхан түүхөө ойд бэлдээд өдөр байгуулж болж байна. Тоодох Монгол төрийн маань наадам болох гэж байна. Танд амжилт хүсье. Ховд дивжээг өдөрдөж бас гайхалтай сайхан 1024-д одоо хэдэн хоногийн дараа орох гэж байна. Төрүүлж Монгол улсын аврах цалыг хүртээрээ. За ерөөлөөр болог тэгээд удахгүй болгоод Монгол төрийн баяр наадамдаа Монголын ард түмэн бас илгэрийн хамглан төрлөөр одоо төвшин хамглан тийм ээ. Одоо та бүгдээ маань Монгол бүхийн босоо цагаан ямар өн мөхөд ийг болтгоо. Тэгээд дэнж одоо хотод Монгол түмэн сайхан наадаарай. Сайхан наадаарай. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. За. Ингээд хултан модгоны хэрэг баггүй ер нь мултраад баач. За аврах дээж нэ. Яриа өгсөн хүн байна дээ. Бодны татараа. Бодны дээжийг одоо илэн дээж. Тэр болохоор юм. Бичлэг явж байгаа юм. Аха. Магтах уу? Яасан ч бол үнэн л гэл. Үнээр бол тийм үү. За сайхан олцоорой. Баярлалаа. Би одоо энэ өдөр бүр баярлалаа ваас өгч байна. За баярлалаа. Өчигдөрсөн дөрвөлс хоёр хүндээ. Би сайн голгоод болсон. Сайн амар сайжирсан байна. 14. Хоёрын голгоолоо Чирдэг голгуулаад тэрний ч биеэр харсан. өдөр нэрээс өдөр голгоолоо. Сайн голгуулсан ерөөсөө гол аргачлаа. Яг тэрний илээ. За гүрт. Бэр орсон. За сайхан олцоорой. Тэгээд бидний өнөөдөр хүртэл дэмжиж ирсэн Ховд төрхийн ахын дүүс бүхэл дэмжлэг ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа. Аймгийн арслан төмөр цоож. Дуугар. Үүсгэй. Дэлгэр Монгол орлоо